Оройн төргий. Оройн төргий би түнж ажлаас орж ирээд тэгээд надаас нэг хүүхд асуулт асуусан. Тэгээд тэр асуултанд нь хариулъя гэж бодоод байж байна. Тэгэхээр ямар асуулт вэ гэхээр тэр охин 2 жил хагасан өмнө Японд яг архитектор интерьер дизайнер мэргэжлээр Симон төгссөн гэсэн. Тэгээд төгсөөд шал өөр компанид шал өөр ажил хийж байгаа. Дунд нь хүүхд гаргаад амарцсан. Одоо тэгээд ажилдаа тэр нөгөө арматурын компани гэлөө тиймэрхүү шал өөр ажилдаа орсон байгаа гэсэн. Тэгээд ер нь бол компаниас солиод яг уг нь яг сурж явах хугацаанд бол мэргэжилтэд дуртай байсан. Одоо бол яг мэргэжлээрээ ерөөсөө ажиллаг болохоор сайн төсөөрсөн юм шиг ингээд санагдаад байгаа. Тэгээ ер нь юу хийх бол яадаг бол тэгээд бага насны хүүхдээ хүн хийвэл тохиромжтой юу гэж надаас асуусан байсан. Тэгэхээр би бол бас тийм сайн мэдгүй ямар ч лээс өөр дээрээ тулгуурлаад бол манай компани дээр орж гарсан хүмүүсийн кейсэн дээр тулгуурлаад зөв өөрийнхөө мэддэг юм хэлэхэд ямар ч лээс Японд төгссөн юм чинь хэл усна даваа талтай дээрэс нь Японд сургууль төгссөн болохоор илүү даваа талтай байх гэж бодож байна. Тэгээд яг чи өөрөө тэр мэргэжлэрээ ажиллая гэж одоо мэдээж сурцсан юм чинь дэргээр ядаж ингээ ажиллаад аль хүртэл чадхаа үдсэн дээр гэж бодож байна. Тэгэхээр эхний ээлжинд бол яг би энэ чиглэлээр ажиллаад үзье гэж зориглоод ажил хайгаад үзээд ярилцлаганд ороод үзэх ёстой. Тэгээд яг ярилцлаганд орж явах хэвчээд за би бас нөгөө ажил хийж байгаа 2 3 компани дээр ингээд ярилцлага орсон. Тэгэхээр юу яадаг компани бол бас өөрөөр шалгаруулж чаддаг юм лээ. Гэтэ яг нийтлэг нэг юм анзаараад ахаар яг тухайн мэргэжилтэд маш их сонирхолтой, дуртай. Тэгээд бас тэр чигээрээ нөгөө тууштай ажиллаж чадах хүнийг авах сонирхолтой байдсан юм билээ. Тэгээд Японд бол угаасаа ямар ч компанид орсод ажлыг бол эхнээс нь угаасаа бүгдийг нь заагаад өчтдөг. Тэгээ явандаа чи бол өөрөө хөгжүүлээ сайжраал явахад ерөөсө болохгүй юм байхгүй. Тэгээ манай компани дээр нэг 2 охин адилхан ирсэн. Тэгээ нэг нь ингээд 2 охин мэс нэг нь жоохон юм хөдөлгөөнтэй айгүй юм уяа хатан. Нөгөөх нь жоохон юм хөдөлгөөн муутай адууга өөрийгөө илэрхийлдэггүй тийм 2 охин ирсэнгүй. Тэгээд тэр нэг жоохон хөдөлгөөнтэй охин ингээд амар богино хугацаанд гэл сайжраал би тэрийг энэ аваагаа айгу сайжирчих хүүхд байна да гэл ингээд бас анзаараад ижсэн. Тэгээд овоо 2 сар ингээд гэтээ бүтэн цагаар ажиллаагүй ингээд ер нь бол яг тохиролцоод одоо би энэ ажлыг хийж чадахгүйгээ туршилтын хугацаанд хагас цагаар ч юм уу цагаар айлсэл завтаа үедээ ирээд ажиллаж болно. Ажиллаж исэн тэр хүүхэд тэгээд ажиллаад яг ажил хариуцж явахгүйгээр нэг тодорхой ажил туслах юм даалгавар аваад ингээд яваад. Тэгээд тэр хүүхэд аваа сайжирчсэн 2 сарын дараа заавчлаараа би ер нь бол яг энэ чиглэлээр ажиллах миний сонирхол биш байна. Би дараа дахиад сурмаар байна гэд тэр нэг 22 маяг таах хүмүүс баха. Тэгээд гарцсан. Миний нөгөө нэг жоох ингээ өөрийгөө илэрхийлдэг удаан тэгээд жоох мэдрэмж юм мутаач юм шиг санагдажсэн охин одоо бараг жил гаруй манаа дээр ажиллаад явж байгаа. Одоо бүр ингээд өдөр их тусам сайжирч байгаа. Тэгээд өөртөө ихтэй ингээ бас өөрийнхөө ямиг ингээ хамгаалж чаддаг. Тэгээ бас ингээд өөрийнхөө ямиг хамгаалж чаддаг бас бусдын үгийг сонсдог байх нь чухал. Тэгэхгүй ингээд өөрийнхөө ямиг зөвхөн өөрийнхөө ямиг зөв гэж зүтгээд ээж болох болохгүй. Тэгэхээр бусдаа бас хамтарч ажиллах нь чухал. Тэгээд тэр охин ингээл багаар ингээл сайжраал өөрийнхөө нөгөө дутагдaltaй талуудыг засаад одоо ингээл хөөрхөн явж л байгаа. Тэгээд ер нь бол яг тэгэл тууштай эхэндээ бол яг эхэндээ туршилтын хугацаанд зүгээр цагаа тохироод тухайн компанид цагаа тохироод яг явж болно. Дунд хэсэгтээ хэрвээ чи яг тууштай яваад болох юм байна гэвэл мэдээж жоохон өөрийгөө сайжруулахын тулд ингээд илүү цагаар суух ч юм уу ингээд нилээ угаасаа зураг дизайн хийж юм нухаж юм үзэж ном үзэж хүн амтнаас сонсож ингээд айгүй их мэдээллийг маш их мэдээллийг өөртөө оруулж тэн дээрээ ингээд дүгнэлт тэгээд тэгжээ сайжирна. Дээрэс нь маш сониуч байх хэрэгтэй. Бүх юмыг сонирхож хардаг. Бүх юмыг сонирхдаг. Сониуч цан чи ингээ мэдрэмжийг байнга өдөөж идэг. Одоо мэдрэмжийг ингээ дээшлүүлж идэг. Тэгэхээр тэгэл ах юм бол ингээ өөрөө хар аяндаа л юм мэдрэмж улам нэмэгдээс одоо сайжраад идэг. Тэгээд яг ингээ тэр компанид одоо орчоод би дааж ажил хийдэг болчих штеп. Би дагаад нэг ажил аваад хариуцаад хийж байгаа юм чи. Тэгээ яг ингээд хугацаагаа өгчдөг. Одоо энэ
энэ ажлыг бол тэдний хугацаанд дуусгах ёстой шүү гэд. Гэтэ нөгөө хамгийн чухал нь нөгөө захиалагч одоо тэр ажлыг яг хязгаар гаргаж өгнө гэж хэлсэн амласнаас хязгаарч буцаж болохгүй. Тэрний тулд яг тэр хүртэл цагаа төлөвлөө. Тэрнээс өмнө би өөртөө хийгээд бас нөгөө компанийнхаа захирал болон бусад одоо дизайнеруудаар ингээд шалгуулах хэрэгтэй тий. Яг болцож ярилцуулаад тэгээ хамгийн эцсийн вариантыг захиалагчид яг үзүүлэх өдрийг презентацийн тавих өдөр яг ингээд бэлдсэн байх хэрэгтэй. Тэгэхээр нөгөө өөрөө мэдээж ажлаа буруу төлөвлөх ч юм уу, техникийн саадлах гарах ч юм уу, тэр үед бол ингээд сууж одоо захиалагч хайг амлсан хугацаанд дамжихын тулд сууж хийхээс өөр аргагүй тохиолдлууд гардаг. Анхнаасаа ингээ яг туршлагатай. Тэгээ яваа юундаа ингээд туршлагатай болохоор ер нь би энэ ажлыг нэг иймэрхүү хугацаанд хийчин гэдгийг тооцоолоод одоо тэрнээс өмнө ингээд хүмүүстэй шалгуулчин юм уу гэх юм аа өөрөө тооцоолдог болчихд. Би бол яг нөгөө Монголд ажиллаж байсан. Монголд бид нэр чи харьцангуй аимшиг нөгөө ачаалтаа тэгээд богино хугацаанд зүрсдэг. Нөгөө гялцуулаад сурцсан байдаг болохоор Японд харьцангуй надад нөгөө ажил хийхэд бас харьцангуй хугацаа өгдөг. Заримдаа нөгөө хүмүүстэй хамтарч ажиллахаар би өөрийгөө шинээр орж байгаа одоо жишээлбэл би нөгөө шинэ охинтойгоо хамтарч ажиллахаар тэр ажлаа хийх ёстой ажлаа одоо 11 ажлыг өөрөө 8 хоногт нэгээд надад 2 хоног өгөөд миний ажил амжихгүй байх ч юм уу тиймэрхүү юмнууд гардаг. Гэтэ би нэг ганц 2 удаа яг ингээд оройтож хийж мэгээд дараагийн удаанаас нь шууд хэлдэг. Уучлаарай. Яг миний ажлын цагийг чи өгөх ёстой. Чи өөрөө юм шахаж хийх ёстой гэдэг шаардлагыг бол тавьдаг. Тэгээ яг ханасаа угаасаа бүх юм хугацаагаа тохирж л явах ёстой. Тийм байдаг. Тэгэхээр яг л дизайн бол тийм одоо нэг яг компаниудад ажиллахад бол нэг тийм хэцүү юм бол байхгүй. Яг өөрөө хичээгээ сонирхолтой гоё өөрөө мэржлээ ингээд хөгжүүлээ цаашаа явъя юм аа гэх юм бол бүх юм ингээд анханасаа гос шууд л ингээд хүнд ажил шинэрч байгаа хүнд ажилд алгаад өгөхгүй шүү дээ. Баг багаар ингээд тасгаал. Тэгэл тэр хугацаанд харин чи баг багаар гоё сайжирч чадж гэнэ гэдгийг чинь хаардаг. Окей, тэгэхээр бүхэнд боломж байгаа. Тэгэхээр нөгөө би бас яг ойлгож байгаа байхгүй ингээд яг жоохон гэртээ суугаад ч юм уу өөр ажил хийчихэр яг тэр ажлаа нэг чадахгүй ч юм шиг мэдгүй ч юм шиг юм нэг мэдрэмж төрдөг. Тэр бол өгөө тийм биш зүгээр зоригтой. Яг өөрөө л чи би энэ мэрэгчлэр угаасаа тусдын ажил нь дуртай бол тий. Тэндээс яг гоё кайф авч чаддаг бол тий. Би бол яг өгөө нь тэгтээ хүн тийм боломж байдгүй л дээ. Гэхдээ яг дизайн гэдэг чи яг юм гоё мэдрэмжэн дээр тулгуурлаж хийдэг ажил болохоор яг өөрөө тэрэнд амар гоё дуртай кайф авч хийвэл жаргаж хийдэг л ажил болохоор өөрөө гоё дуртай тэрийгэ хөгжүүлээл явчих юм бол ингээд сайжраад явах боломжтой. Тэгээд ямар ч лсэн би эцэг одоо сүлд нийлгээд зүгээр миний бодол шүү дээ. Тэгтээ чи шийдвэрийг гаргана. Нэгэн тэр мэржлэр төгссөн юм чинь чи бол номын дүүг нь одоо сонссон гэдэг чинь чамд бол юм байгаа гэж бодож. Тэгэхээр эхлээд нэг ажиллаад өөрийгөө яг үз. Гэтэ эхний хэсэгтээ нөгөө мэдээж чадахгүй юм гарна штэ. Тэгтэн бас шантрахгүйгээр за ямар ч лсэн юуг мэдэх ёстой гэдгээ мэдчихэл ингээл тэгээ програмуудаа нэмж сурна. Тэгээ юмнууд орж ирнэ штэ. Тэгээд японочууд харьцангуй хүнийг ямар юм удаанаар гоё тасгаа сургаад аваа явчихдаг. Тэгэхээр хувь хүний хандлага нь л зөв байх ёстой. Тэр нь л окей байвал тэгэл болондоо л гэж бодчихжээ. За баяртай. Амжилт хүсье. Зөрөгтэй байгаарай.